За сайн байцгаана уу. Тэгэхээр энэ удаа та бүхэндээ сууцныхаа агааржуулалтыг буюу агаар сэлэлтийг хэрхэн шийдэх вэ гэдэг талаас зөвлөгөө өгөх гэсэн. Ер нь Монголд бас нэг түгээмэл гардаг алдаа бол барилгын ерөн зүгээр бүхэл төрлийн барилгууд дээр агаар сэлэлтийг их муу шийддэг, хангалтгүй ажилдаг гэсэн ийм асуудлууд байдаг. Тэгэхээр ерөн зүгээр нэг ялангуяа нэг айлын сууцанд агаар сэлэлтийн системийг яаж хийх вэ гэдэг талаас та бүхэнд зөвлөгөө өгсөн юм аа. Ер нь агаар сэлэлтийг сайжруулахын тулд хамгийн эхлээд нэг номерт авах арга хэмжээ бол сорох системийг хийх ёстой юм. Тэгэхээр ер нь байгалийнхаа аргаар соргож явах уу эсвэл албадмал сонгох уу гэдгээ өөрсдөө шийддэг. Би зүгээр энэ дээр хоёр шийдлийг та бүхэнд танилцуулах гэсэн. За нэгдүгээрт ер нь бол ингээд энэ зүгээр жишээлээд адрын хөндөй байна гэсэн үг. Адрын хөндөйд яаж харагдах вэ гэдэг байдлаар нь нэгдүгээрт шууд дээш нь гаргаад ингээд дээврээ нүхлээд ингээд сорох хоолой хийдэг. За энэ дээр ямар асуудлууд үүсдэг вэ гэхлээр нэгдүгээрт нөгөө нэг хүүтрэхээр буцаж тусаал гараад гоожод байдаг. Тэгэхээр тэрнээс хамгаалах арга хэмжээ нь юу байдаг вэ гэхлээр гадуур ингээд дулаалж их асуудал байж байгаа юм. Тэгэхээр энэний хоолойны гадуур ер нь одоо чинь наалдагч байж болно, ингээд ороодогч байж болно. Гол нь агаар хурж амжихгүйгээр зайлуулагдчих байх юм бол эргээ тэр агаар нь хөрөлтөөс үүдээд конденсацлахдахгүйгээр хөрөө хэлбэл доотогш буцаж одоо усан тусал орохгүйгээр ингээд явагддаг систем байж байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө талаасаа бас дээврийнхээ дагуу одоо хорийн ус орж ирэх тэр гадна бас зөвхөн адрын хөндөйд биш гадагшаа гарсан хэсэг хүртэл дулаалгдсан байх ёстой. За тэрийг энэ дээврийнх нь нөгөө талаас тавхан харуулж байна. Ерөөсөө яг энэ дээвэр соолн ч гэдэг юм уу энэ дээр ажиллана гэдэг өөрөө хүндрэлтэй байх юм бол хажуу тийш нь гаргаж болдог. Гэхдээ энэ нөхцөлд яах вэ гэхээр бас л дулаална. Адрынхаа өндийг шанаа руу гаргаж өгнө. Ер нь бол яг зүгээр агарын хоолой маань аль болох богино байх гэдэг талаасаа бас бодолцоороо мэдээж сорох хэсэг маань бол нэг айл гэрт хамгийн их одоо ялгардаг чигийн ойролцоо байх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл галзуухны эсвэл нойлын өрөөнөөс одоо агаараа сорно гэдэг байдлаар төлөвлөдөг. Тэгээ айл болох одоо богинохон зам туулж гадагш нь хаягдана гэдэг. Тэгэхээр бас л нөгөө нэг тавигддаг шаардлагууд нь тавигдана юу вэ гэхээр заавал дулаалгатай хийгдэх ёстой шүү. Агарын хоолой чинь гадна талаас нь дулаалж өгөөрэй. Ядаж хамгийн багтаа гэхэд 1 см энэ жишээ нь полиэтилений дулаалга байж байна. Мөнгөлөг бүрэлттэй ийм дулаалгуудаар сайн чигд хийж өгөх ёстой шүү гэдэг асуудал. Мэдээж гарч байгаа хэсэг дээр бас нөгөө нэг борооны уснаас хамгаалагдсан одоо малгайчтай байна гэж үзэж байгаа. Яг ийм богино эргэлттэй буюу хажуу тийшээ гаргасан нөхцөлд дотор талдаа заавал сенс ашиглана. Өөрөөр хэлбэл яг ийм нөхцөлд бол нөгөө нэг ердийн буюу байгалийн жаваараа агаар сэлэх боломж нь их үүсэж байгаа эсэргүүцлийнхээ улмаас боломжгүй болдог. Тэгэхээр зайлшгүй сенс тавьж өгнө. Харин зүгээр дээшээ ингээд дээвэр түгээ гаргаад ерөнхийдөө дээврээс дээшээ нэг 60-аас дээш санж гаргаад өгсөн нөхцөлд бол байгалийнхаа аргаар соргодоо явчихдаг учраас заавал сенс өрдөөлөд байх шаардлагагүй. Тэгэхээр хэдийгээр энэ сенс нэг 15-аас 20 ваттын чадалтай байдаг ч гэсэн одоо юу гэдэг нь цахилгаан эрчим чимнэх гэдэг үүднээс байгалийнхаа аргаар байнга сэлгээ явуучих юм бол яг бас сенстэй нөхцөлд нөгөөдхөө асааж унтрахаа мартах гэдэг асуудлууд байдаг. За тэр нөхцөлд бол энэ байгалийнх нь аргаар хийж байгаа нь илүү үр дүнтэй байдаг. Тийм боломжгүй дээвэр цоолохгүй ингээд шанаандаа хийчихээ гэх юм бол барилгынхаа хажуу шанаанд хийчихээ гэх юм бол яг иймэрхүү байдлаар шийдлээрээ гол нь нөгөө нэг бас конденсац үүсэх эрсдэл гарч магадгүй учраас яг энэ хэвтэй хоолойнуудаа дандаа гадагш нь налуутай хийж өгдөг. Та бүхэн тэгш усан дээр харагдаж магадгүй. Тэгэхээр гадагшаа ерөөхдөө налуутаагаар хэрэг конденсац үүсэх юм бол тэр нь гадагшаа хаягдчих гэдэг ийм зарчмаар хийдэг. За тэгээд яг ийм одоо хажуу тишээ гарч байгаа нөхцөлд доотлоос нь заавал ийм механик сенстэйгээр хийж өгөх шаардлагатай бол доо гэж ойлгож байна. Ахиад хэлэхэд 1 номерын авах хэрэг хэмжээ бол өөрөөр хэлбэл сорох буюу бохирдсан агаарыг зайлуулах юмыг хийдэг юм аа. За тэгээд хэрэг тэр нь хангалтгүй бол дараа нь оруулах ийм системүүдийг хийж өгдөг. Тэгээд та бүхэнд бас оруулах системийн 2-3 хувилбарыг бас танилцуулъя гэж бодож байна.